За Улаанбаатарчуудаа энэ өдрийн мэндийг үргэлжлүүлээд хүргэе. За одоо Баянзүрх дүүргийнхаа нутаг дэвсгэр дээр ирээд байна. Баянзүрх дүүргийн засаг дарга, жагаа дарга, болон нийслэлийн замын хөгжлийн дарга, одоо 2 дарга, геодез усны барилга байгууламжийн Бямба дарга бид дөрөв өгөөмөр захын хойдолд ирээд байна. Сая өгөөмөр захын зүүн талын хашааг буулгахтай холбогдуулаад ажлыг шалгалаа. Эх 7 хоногийн маргаашнаас эхлээд 3 хүртэл хашааг буулгаад хажуу талын явган замыг борооны ус зайлуулахтаа чөлөөж өгөөд өөрсдөө засъя гэж өгөөмөр захынхаа маань сүүлд мэдгдсэн байгаа маа. Тийм учраас өнөөдөр бол ажлыг эхлүүлээгүй байж байгаа. Жагаа засаг даргатаар яриад бол тодорхой дүүргийн өрөнгөөр уулна бол явган замыг шийдвэрлэе гэж ирсэн. Гэхдээ манай газрын албаныхаа ярилцаад бол өгөөмөр захыгаар шийдвэрлэхээр тохирдсон байж байна. За тэгээд энэ өгөөмөр захын хойдол дээр бас замыг ийшээ ингээд нэвт гаргаад засаг даргын үүрэг өгсөн дээр бас ажлын явц хэр явж байна ингээд төлөвлөх гээд бас манай одоо дарга ирсэн байна. Тэгээд дээрэс нь 2026 оныхаа бас Баянзүрх дүүргийнхаа нийслэлийн хөрөнгөөс усаар хийлгэх гол ажлууд, хөрөнгө оруулалтын ажлууд, дээрэс нь зам, ялангуяа геодез усны барилга байгууламжаар хийгдэх, өрийн ус зайлуулах замын ажлуудаас ярилцаад төлөвлөж, эх жил бас төсөв дээр жагаа засаг даргатайгаа нийлээд бас энэ дүүргийн төлөөлөгчийн хувьар бас миний бие манай жаргал сайхан даргаас төлөөлөгч байж байгаа. Бид нар бас эх жил дүүргийнхөө дээр юун дээр анхаарах уу гэдэг нэг мөр төлөвлөлт юмудаа ярилцъя гэдэг ингээд байрал дээр бол ирээд ажиллаж байна. Ингээд хэдүүлээ энэ замынхаа хэсгийг ярилцаад явчих уу. Жагаа дарга усан дээр нээгээд өгүүлчих юм. Тэгээ. За үндсэндээ хэд хэдэн байрал дээр 14 42 дугаар ороо. Хуучин бол ганцхан 14 гэж байсан. Тэгээ хуваагдаад 42 14 2 ороо болж хуваагдсан. За хамгийн хүндрэлтэй байсан Далангийн зам бол ашиглалтанд ороод хойшоо одоо амар зурч дуудлын хажуудлаар газар чөлөөлт хийгээ GS 25 та барилгыг буулгаад тэгээ Далангийн зам бол үндсэндээ нарны замтай их тайвны өргөн чөлөө хоёр ингээ холбогдсон байж байгаа. Одоо тэгэхээр хотын дарга энэ дэрж ажилласан бас нэг үүрэг чиглэл нь Мангасын амны буюу Ахмадын хорооллын хойдлын зам ийшээ яваад одоо энэ хотхны уртлын хэлбэр газраар ингээд тасарчсан байж байгаа. За энийг цааш нь нэвт явуулаад Далангийн замтай холбох ажил байж байгаа. Энэний зураг маань явагд сая одоо 2 даргын мэдээлэлээр зургийн ажил бол 3 дахь өдөр магадлаар орохоор бэлэн байж байгаа юм. Тэгэхээр эргэжил энэний төсвийг нэгдүгээр шийдэх асуудал байж байна. За хоёрдугаарт энэ хойдлын 640 хүүхдийн баригдаж байгаа сургууль байгаа. Энэ сургуулийн яг артлын гудамар дахиад Далангийн замаас Хавдрын эмнэлгийн хартлаар Намянжуугийн гудамтай холбож байгаа 1 км зам байна. За энэ замын ажил бол одоо шугамын ажил хийж байгаа 15-наас эхлээд замын ажил эхлэх юм. Гол нь энэний цаатал дээр яг Хавдрын эмнэлгийн хойдол дээр 3 газар чөлөөлтийн асуудал байна. Энэ газар чөлөөлтийн асуудал дээр нийслэлээс дэмжлэг үзүүлэх хэрэгтэй байна. Хоёрдугаарт энэ замаа хойшоо инх тайвны өргөн чөлөөлөө одоо голоор нь бас нэг холбох хэрэгтэй байна. Тэр нөгөө бүрд компани Моннисын харалдаа бүрдийн газар тэр аваар хойшоо нэг холбох ийм шаардлагатай. Энэний газар чөлөөлт гэсэн юм 2 газар чөлөөлтөн дээр дэмжлэг үзүүлэх зайлшгүй шаардлагатай байна. 3 дахь асуудал нь Плехановын их сургуулийн хажуу талаар наашаа орж ирээд Хавдрын эмнэлэг рүү тулаад дахиад 2 3 байрлал шороо олчиж байгаа. Энэ цагаан ор хотхны булангаар цаашаа буян тод хотхон руу явах зам дээр шороон хэсгүүд байгаа. За энэ жижиг байрлалуудын шороог бол эрхчил дүүргийн төсвөөс ч юм уу авто замын ажлыг нь хийх боломжтой. Гол нь нөгөө доор нь байгаа инженерийн байгууламжийг шилжүүлэх ч юм уу хүчтгэх асуудлууд дээр бас өндөр өртөгтэй байдаг учраас энэ дээр бас нэг дэмжлэг үзүүлэх гэсэн ийм гол асуудлууд байж байна. За дээр нь геодез усны барилга байгууламжаас ирсэн байгаа дээр бид нэр хотын дарга бас өмнө нь ажиллаж ирсэн нөгөө натур орчмын орон сууцны ороолын Б1 давхар руу ус орж ирдэг асуудал байгаа. За энэ дээр одоо нөгөө усны суугчлалыг эвдсэн асуудал байж байгаа. Тэгээ энэ дээр 400 саяар дүүргийн төсвөөс одоо зургийн ажил, зураг зүйн ажлыг зарлалцсан явж байгаа. Гэхдээ одоогор гүйцэтгэх шалгараагүй. Тэгэхээр энэ дээр одоо магадгүй гүйцэтгэх шалгараад эх оны төсвөөс өмнө зурагтаа болчих юм бол энэний дагуу нэг төсвийн асуудлуудаа гүйцэтгэх ажлыг ийм асуудлууд гол асуудал байж байна. За ийшээ яваад байрлалуудаа яваад хараад 640 хүүхдийн дээр очиод байрал дээр нас арч тэ. Эн чинь болохоор эн чинь ингээд одоо 2 игнэгээр 2 игнэтэй явган замтайгаа тэгээд багтахаар байгаа байрал нь багтна. Одоо энэ дээр 2 игнэ удаа зам багтаж байгаа. Цаад байгаа хашаануудыг бол татуулаад илүү гарсан одоо энэ чинь яг барилгын суурьаар бол байгаад байгаа гэж газрын албатай ирж хамт Мөнхбаатар тарахтайж үзэхэд энийг цааш нь гаргуулад хашаанууд татуулаад явах. Аха. Хэдэн аж ахуй нэг ч хашаа татуулах. Энэ байрных юм биш үү? Тэгээ сөөх рүү ороод очих юм шүү дээ. Тий. Одоо энэ хотмуудын хашаанууд байгаа. Энэ байгаа тэгээд жагаа дарга сая одоо даргаас яг энэ уртал чи 2 хашаал байгаа. Хоосоо. 2 байгаа. Тэр бол чөлөөтэй юм билээ. Тэрүүгээр замаа тавиулаад хажуугаар ногоон байгууламж хийсэн ч хүрхээр 2 холбогдож болж ирлээ. Яг энэ шар башингийн наагур явж байгаа. Энэ дээр одоо 4 игнэ. 2 аж ахуй нэгжих байлээ. Тэрийг судалж агаад газрын албатай аль нь хялбар байна гэдэг
Тэгвэл ялгаа авахгүй ингээд чөлөөж болохоор байгаа шүү дээ. Тэр голын газрыг хэрвээ зам дээр биш юм ах чинь чөлөөлөө бас ногоон байгууламж болчих болохоор байгаа. Энэ хэсэг чинь тэгэхээр яхаа одоо дараа ийшээ ингэж чөлөөлөх юм. Ийшээ шүлээ цаашаа шүлээ. Цэсний өрөө. Аль аль руу Одоо яг энэ хогийн самын ойролцоо байгаа хэсгүүд дээр л хоёр тал руугаа гарна гэсэн. Энэ дээр нэг төвшингийн зүр байгаа. Зураг нь ямар ч гэсэн хийгдээ дууссан учраас Маглерийн дүнст гарсны дараагаар бол газрын албаныхан өгөөд энэ дээр байгаа чөлөөлт рүү орно. Угаатар дарагтай явах бол. За энэ ер нь Бямба дарга тэгэхээр одоо эдний зурагтаа нөгөө ус зайлуулахыгаа цугл зурж явахгүй. 600-аас 600 цогцоор м нэхгүй бол ийшээ бол. Одоо нөгөө хийгдээ ласт байгаа шүү дээ. Ластны гаргалгаа руугаа холбож байна. Нуруугаад одоо наахтанд одоо яг үндсэн төв магистрал юу уцаад хоолоо хийлж байгаа тийм. За ингээд ийшээ гарч ирээд ингээд нэвт толбчихъя. Ингээ нат толгонд гараад ирж байгаа шүү. Энэ аюул чинь гол асуудлууд нь орон сууцны хороол маш ихтэй. Гол нь ганцхан нэг бол урагшаа нарны зам руу эсвэл цаашаага одоо хавдрын имлэг рүү гардаг. Хоёрхан гарцтай учраас маш их ачаал аваад төгжрээд байгаа. Тэгэхээр одоо энийг ингээд сэтэлчих юм бол зүүн тишээгээ гарцтай болоод хойшоо Бэлханов тал руугаа саяны ярьжсэн замуудаа холбоод тэр 1 км замаа тавьчих юм бол ингээд Дундуур тал руугаа дөрвөн тал руу гарч боломжтой. тийм бол хамаагүй ачаал болох гад. Яг энэ шар баш ингээ хойгоор яваад байгаа. Энд чинь яг хоёрхан газар байгаа. Тэгээд энэ баш ингээ дундуур эргээд гараад ирж байгаа хоёрдугаар тараас гэх юм уу? Аишаа бол ингээд энэ хэсгийг чөлөөлчих юм бол гараад ирэх нь шүү дээ. 600 м гэсэн үү? Устайлуулах шугамын ажил явуулж байгаа. Геодезоос юмсаахан дараа мэдээлэл өгч болох тийм. За энэ талаар нь ороод гарч байна. Энд бол ингээд дараагийн нэг За тийм. Баянзүрх дүүрэг орчин дээр болохоор энэ жил ер нь бол хоёр ажил хэрэгжиж байгаа. Нэг нь болохоор энэ нарт тотгоо орчин дээр борооноос зайлуулах одоо шугам өгсраад ер нь бол дуусж байгаа. Энэ төвшингийн зөрүүтэй байгаа. Ийшээ зүүл нэг 76 гаргахаар энэ хэсэг маань намдаар болчиход байгаа учраас ноцоос станцтайгаар төлөвлөж байгаа. Ерөнхийдөө одоо ноцоос станцаа өгсраад дуусчвал энэ ажил дуусчихна. Араас нь нөхөн сэргээлттэй авахаар ингээд нөхөн сэргээлт орцсон явж байгаа. Нөгөө нэг ажил нь болохоор шараад нөгөө дэд төвийн орчин дээр 1.8 км хөрснөөс нь шугам өгсөрж байгаа. За эх жил 2026 онд Баянзүрх дүүрэг дээр 3 ажил хийхээр төлөвлөсөн. Нэг нь болохоор усан спорт цогцлуур орчин дээр борооноос зайлуулах. Нөгөөх нь Гитэмсийн урталт 38А гэж байдаг хаа байрны орчин. Нөгөөх нь болохоор Баянзүрх дүүргийн 1-р хороо 85 дугаар байр орчин дэргээд ингээ 3 байршил борооноос хийхээр төлөвлөсөн байгаа. За мөн мэдээлэл өгөхөд Дэлхийн банкаар Баянзүрх дүүрэгт Дэлхийн банкны зээл тусламжаар виж бүрнээр нь 70 борооны ус гэдгээр ингээд хоёр салбар одоо ажил тусагдаад явж байгаа. Хоёлоо. Улаастай гол дайрхийн нарны зам орчимгээ ингээд бүр иж бүрнээр төвлөрсөн шугамтай байхаар төлөвлөгдөд явж байгаа. Тэзүүн гарч байгаа. Ийм ажил байна. За энэ хэсэг дээр иргэд бас сая нөгөө бороо ороод жижиг тэрэгнүүд бас нэг суусан ийм асуудлууд төв зам дээр ч гэсэн гарсан. Тэгэхээр энэ бол бас ажил хийгдэж бүрэн дуусахаар нөхөн сэргээлтийн ажлыг геодын төсний барилга байгууламжийнхан маань бүрэн гүйцэд хийгээд ингээд яг одоо өмнө нь байсан одоо хэмжээнд л авчирна гэдэг ийм ойлголтыг өгөхгүй бол зам эвдчихлээ гэдэг ийм юмнууд мэдээлэлүүд яваад байсан. Хоёрдугаар тараасаа нэг харчаа яг энэ хоёр башгийн болоор гараад явахаар юм билээ. Тэр хэсгийг бас судалж байгаа чөлөөтчүүлж байгаа дараа хоёлоо хинчээ нэг ногоон байгууламж ч юм уу гомдлын байгууламж бас хийж болох юм билээ шүү дээ. Энэ хэсэг чи одоо нөгөө байшиг шавцсан байгаад байгаа. Эндээс ишээ харагдах юм уу? Энэ талаараа гарахаар байна. би нэг үйл явдлаа. Манай нөгөө цагаар ороод тий. Хойч нөгөө зам барилж байгаа. Тий. Энд дээр ингээ машинууд ингээ тавьчих. Нөгөө Ийшээ явах. хүмүүс юм шин зам руугаа хайс өгдөө. Тий. Алхаж ороод машинууд Одоо дараагийн сонголт нь энэ ингэж яваад ингээд энэ ч нэг хоёр хашаага хоосон гол том. Тэгчвэл энэ ингээд нэвт гарчиж байгаа. энд
зурган дээр орцсон байгаа. Орцсон байгаа. Орцсон байгаа. Энд ч орж байгаа, энд ч орж байгаа. Урагшаа нь орцсон. Аха. Би одоо яг юуг хэлүүлээ. Яг ингээд параллел хоёр. Тэгэхээр тэнцээ олон юу тэрийг ер нь гол юугаар явуулъя. Энэ хөлбөрийг бас харж үзээ болохгүй энэ хэсгийг зүгээр нийтийн хэлбэр болж тогтчуулаад Одоо яг энэ юм. одоо энэ чинь хоёр хашаага энэ хэсэг гэж. Тийм байна. Хоогоор ороод энэ шүү дээ. Энэ байна. За энийг нь юуных манайхан бид нар харуулчих энэ дээрээс. Одоо дарга хэлж байгаа төлөвлөж байгаа хоёр траас. Энэ өгөөмөрсөн хаан бидний ихсэн цэг энэ. Ингэж гараад нийлж байгаа юм. Ингэж ууршин татаа ингэ холбогдож байгаа бас. Одоо энэ дунд хоёр хашаа одоо хоосон. Одоо харах дөрөв нөгөө талаас. тэрийг судалж үзэж байгаад газар чөлөөлөхөөр чөлөөлөө замаа ингэж хийгээд тэр дунд нь жагаа дарга нийслэж чөлөөлчүүд ирэх жил нэг тогтчод хийгээд явсан л. ногоон байгууламжийн ч юм уу хүүхдүүдээ үлдсэн зайн дээр нь ногоон тэгээ иргэдийн гоё алхах талбай башингийн дундх юм тогтчлтын одоо нөгөө саад болгоод хийчихье гэж л бас бодоод байгаа. Тийм ээ. Хоёрдугаар хөлбөр гээд яг энэ дунд байж байгаа. Тэгэхээр бас дүүрэг дээр жагаа дарга тогтчлтын югээс суулгачвал нийслэлээс хоёр агаачихгүй нэгчтэй ярьж хагаад газрын чөлөөлөлд энэ байрнууд дунд ингээд нэг за яг энэ хоёр байрныг олоод одоо тэр хашаалцсан харагдаж байгаа. Тий. Энэ нэг хуучны ГТП юм уу нэг үүзэл байх шиг байгаа. Тэгээ ингээ энэ дуушаа хоёрхан юм газар байж байгаа. Тэгэхээр энэ одоо бол энийг ямар ч барилга барих үндэс байхгүй шүү дээ. Тэгэхээр тий. Хоёр газар дээр хоёр газар эзэмшиж байгаа. Гаргаж өгөөд үлдсэн талбай дээр нь бид нар дөрвөөс тогтчол хийчих. Иргэжээ тогтчол хийгээд тодорхой байрлалчуд одоо энэ авч бас машины зогсоолын хүрэлцээ таарах учраас тэрийг нь бас нэг хараад зогсолчлоо ногоон байгууламжтай гэдэг. За энэ харагдаж байгаа ингээд ийшээ хоёр хашаа байл. Тэгээд түрүүний тэр өгөөмрийн зам руу ингээд гарчиж байгаа. Яг ахмадын хорооллын арт талаас. Ахмадын хорооллын арт талтай байж байгаа. Тэгэхээр энэ хэсэг дээр бас жагаа дарахтайгаа дөрвөн төлөөлөгч нартай яаж ирэх жил нийслэлээс газрын чөлөөлөөд хоёр байралтай нас ногоон байгууламж хийчихээ тогтчлттай гэдэг. Одоо яг энэ байсан байхгүй сонголт. Ингээд эн чинь өгөөмөр рүү холбогдчихж байгаа. Чөлөөлөхийн цаг бид нар зурагцгүй тогтчлтын ажлын зурагцгүй тэрийг нь оруулж. Олон чөлөөлөх дээр. За 640 рүүгээ хэдүүлээ энэ баруун тишээ гараад нөгөө шинэ хийсэн далагийнхаа замаараа алхчихъя. Жагаа дарга ирэх жил сая түрүүний ярьсан байрлуудаас гарна ерөн зүгээр Баян зүрх дээр аль хэсэг дээр зам юу гол ачаалттай хэсгүүд дээр төлөвлөлтүүд зүгээр байгаа. За саяны хоёр замыг шинээр хувцахаас гадна юуны одоо далангийн өргөн зам гэж яриад байгаа энэ хойтлын. Тэр өргөн гудамжийг Намянжуугийн юуны гудамжтай Сүнжин гараандын буудлаар зүүн тал руу гаргах нэг хэсгхэн газар байгаа. Тэрийг зургаар байгаа мөн үстэй. Мөн тэрийг сэтлээд гаргачих юм бол бас тодорхой хэмжээнд бас ачаалал. Хамгийн асуудалтай юм тэр одоо усуугийн яг үндсэн магистраль шугам явж байгаа гэдэг. Усуугийн үндсэн магистраль шугамуудыг татчих болохгүй асуудал ерөөс тэмдэглээ. Тэрийг хүсдэхээр төсөлтөг айгүй өндөр гарчаад байгаа байхгүй. Тэр асуудлыг байна. Тэгээд Малахын зам дээр одоо хонхор орчим 126 дугаар сургууль орчмоос хүүхдүүд сургуулийн хүүхдүүд зам тээврийн өсдөг ийм эрсдэлтэй нөхцөл байдалтай болчиход байгаа. Нөгөө замыг хөндлөг замж гээд байгаа тийм. Анх бол 5 гүүрэн гарцтай зураг төлөвлөгдсөн. Тэгээ төсөв төвтөг багтахгүй байсан учраас Монголын тал одоо гүүргүүгээр хүлээгээд авчихсан байлээ. Тэгээ ирэх жил бол ямар ч нийслэлийн удирдлагуудтай яриад эхний ээлжийн зайлшгүй шаардлагатай хоёр байрлал гүүрэн гарц хийхээр төлөвлөд ингээд төсөв төртөг суулгаад ингээд явж байгаа. Чинь бүгдээрээ дээгүүрээ гүүрэн байдлаар төлөвлөсөн юм билээ тий. Дандаа дээгүүрээ. Байршлын хувьд хонхор орчимд гэж. Байршлын хувьд наадлын товчоод өнгөж гараад нэг нь 126 дугаар сургуулийн харалтаа, нэг нь Эми ургам, жоохон цааш. Эми ургамын харалтаа гэсэн. Зургууд нь бол хуучныхороо байгаа юм байна шүү дээ. Тэгээ төсөв төрчгийн шинжилчихэж байгаа. Хуучин 1.7 орчим байсан. Одоо 2.1 хэд болж гарч ирж байгаа. Нэг гарцсан. Нэг гарцсан уу тий. Тэр хоёр ажлынс л тий. Аха. За ингээд одоо дараа саяны юу чинь энэгээр тэргээр ингээ хоёр гараад ирээд энэ чинь ингээ хоёр игнэ. Энд чинь ингээ нэг талтай хоёр урсгалтай байгаа тий. Тэгж байгаа. Хоёр урсгалтай. Цаатлынхаа хэсгэнд юу нь яаж байгаа вэ? Жагаа дараа. Цаатлын хэсэг дээр бас л нөгөө шугамын асуудал байгаад байгаа. Энд чинь бол замын өртгөн анх 24, 25 он гээд амнаад хийж байгаа. 23 онд нэг суугаад төсөв цуугаа компани шалгараад зөвхөн одоо шугам сүлжээний асуудал нь Өндрийн шугам байсан шүү дээ. тий энэ ордоо энэ дандаа дахин төлөвлөлтийн барилгуудын бүх цэвэр бохор усны шугам инженерийн шугамуд бүгд байгаа учраас энийг хүчтэйгээр зардал нь өндөр гараад тэгээ хийж чадаагүй ингээд хойшлоод тэгээ 24 25 он гээд амжаад хийсэн. Тэгэхээр цаатлын шугамны асуудлуудыг шийдвэрлэх юм бол зам нь бол энэ чинь ингээ 1 км шүү дээ. Цаатлал руу хөдөлгөж гарчих уу яган зам руугаа.
Тэгэхээр ерөнхийдөө бол цаатлын зам хийгээд одоо дэд үтцийн асуудлууд, шилжүүлэх асуудлууд маань тулаад байгаа юм байна те. Одоо юу дарга энэ дээр мэдж байгаа юм уу вэ? Усны сууг шууд яваад байна цааталтаа. Энэ дээр явж байгаа ерөөсөө л Далангийн хоёр талаар бол ус өгөөлөх газрын төв магистраль шугам бас энэ доогуур явж байгаа. Усны бохирын шугамуд яваад байгаа юм те. Тэгэхээр энэ дээр ерөөсөө үндсэн магистраль шугам дээр хэд хийхэд энэ дээр бол шугамчдын хүчтэй хайслууд бол маш төсвөртөг өндөр байсан. Хүчтэйгээд гарч ирээд хойтлын дээр инх таймны өргөнчдөд нээж авах бүтэн барилга нураас газар чөлөөт төсвөртөд орцсон байсан учраас тэдгээр байршлууд дээр бол хийгээ гаргасан. Одоо энэ төлөв хийх юм бол яг энэ нүүрний нэгний айдад тийч очиод газар чөлөөтийн асуудал маш их байна. Хоёрдугаар ус хогтоо одоо зохицож болох байх. Ямар нэгэн байдлаар хийгээд шугамын эвдрэлд гарлаа гэх юм бол энэ дээр бол гаргаж ирнэ. Нөхөс сэргээлийн зардлыг бол одоо юу гэх юм захиалагч байгуулсан зөвшөөрөд гарлаа гэх бид нэг зам аж. Тэгэхээр жагаа дарга ирэх жил хөдөлөө ингэж төлөвлүүлээд яа. Бямба даргаас нэг асуух. Бямба даргаас. Юу явуулаад байна? Сайн байна уу та? Ирэх жил ер нь бол энэ талаа ингэж төлөвлөж байгаа жагаа дарга. Зурцлын шийдлээд зам руу орж болно. шийдлээд ирэх жилийн цаатлынхаа замыг ингэж шийдчихүүлээд. Тэгвэл одоо энэ чинь бол хоёул өргөтөөдөхөр ачаалаад дийлэхгүй юм байна шүү дээ. Тэгэхээр ирэх жил бид нар 26 онд яг энэ 42-ын Үрийн даалгынхаа хойтлын хэсгийг хоёрыг нэ болгоод шугам зүлжээнийх нь тэгээд төлөвлөөр шугам сүлжээтэй давхарлаа шийдчихүүлээд одоо дараа боломжтой байцтай. Эжигээ хоошоо нэвт гаргахад төв замдаа өрчих чинь наагур хөдөө айлын чөлөөлт байгаа юм байна. Гүүрийг өнгөрсөн жил дүүргээс өргөтгсөн. Энэ чинь нэг л игнэ байсан шүү дээ. Хоёр талаасаа ирээд ээлжилж гардаг, төгжирдэг байсныг нь буулгаад хоёр игнэ болгоцсон. Одоо тэгэхээр цаатлаар нь зам тавьчих юм бол баруун тийшээ эргээ цагдаагийн наагур нэвт гараа явчихна. Дахиад цаашаа саяны миний хэлээд байгаа уучлаарай. Сүнжин гараанд руу нэвт гаргачих юм бол ямар ч чиглэл болчих. За ингээ зургийг замын сангийн хөгжлөөс гараад болох боломжтой байгаа шүү дээ. Тэгэхээр инженерийн байгууламжтай зөвлөлтөө би өөрөөс анхаарал өгье. Усаг болон бусад байгууллагатай зөвлөж байгаад одоо дараа 26 оны төлөвлөлтөнд энэ Үрийн даалгынхаа зүүнтлийн байгууламжийг ингээд хоёр гинэгээр өргөдөх. Тэгэхгүй бол одоо энэ зам чинь бол хамгийн өндөр ачаалттай болж байгаа. Хоёулаа ингээ голоор одоо ингээд нэвт хийчихээр энэ замын ачаалт чинь бол нэлээд өсөж шээ. Тэгээ би Бямба даргатай яж байгаа энэ бас Үрийн байгууламжийн цэвэрлэгээ үйлчлэгээ ирэх жил бас яаж явж байна. Сэргээх ажлууд бас байгаад байгаа юм байна. Тэгвэл одоо энэ чинь ингээд лаг тэгээ лаг шавраараа бас дүүрэх гээд байж штэ. Энэ Бямба дарга яач вэ? Тэр нөгөө талд байна уу? Хинэ Бямба дарга хэлчих. За хэдүүд дэшээ явж. Тэгвэл одоо энэ талаасаа тэр 640 хүүхдийн суудлын зургуулийн артлаар нэг зам ороод ирж байгаа юм. Дахиад энэгээр нэг зам ороод ирнэ. Буян тодороо ингээ ороод ирэхээр гурван газар орж ирээд ганцхан энэ ч ачаал авахар очиад байгаа. Тий. Энэ зам нэгэнд гүүрээ өргөжчихсэн юм чи нөгөө талаараа бас. Гүүрнээсээ хойшоо сэтэлчихээр газар чөлөөлт их байгаа болоо. Тий, энэ талаа сая бол хойдлоо одоо энэ баруун талаар нь газар чөлөөлтийг хийгээд нэлээд бас өндөр өртөг болсон. GS барилгыг буулгасан. Тэгээд ийм асуудал байж байгаа. Нөгөө талаар энэ дээр бас сорх цэвэрлэх ажлууд хийж байгаа юм байна л да. Сайдад хогны шинэ сайн зөвлөж. Хацаасан үү? Бямба дарга энэ дээр. Бямба дарга тодруулга байна. Энэ доторх лаг шавруудаа цэвэрлэх энэ ажлууд энэ чинь эзэн их төлөө. Дээрээсээ цэвэрлээ явж байгаа. Дээрээсээ хийж байгаа. Эхэлцээ. Явж байгаа. Сэргээх хөлөө хажуутын далангуудын ширгэн мэн сэргээх хөлөө. Энэ ч угаасаа хавтантай байхгүй цэвэрлээ лагаа аваад явна гэсэн. Тэгэл лагаа аваад далангийнхаа хивийг та сэргээж гинөө ийм хүү газруудаар нь. Сэргээ. Наа ч угаасаа доороо өөрөө хавтантай. За дээрээсээ явж байгаа юм байна те. Дээрээсээ явж байгаа. За эх жилийн замынхаа хойтлыг л засмалжуулъя. Тэ цаатлаа. Тэгэхгүй одоо энэ замыг ч ачаад бол нэлээ их болцсон байгаа учраас. Тэгээ манайхаа одоо ингээд энэ машина гаргаад тавьчихдаг энэ бол гаргачих хэрэгтэй шүү дээ. Ийм нөхцөл байдлууд хүндрэлтэй. Бүгдийн тусгаарлах хайсар хийгээд энэ зам гүүр нэг игнэ байсан байхгүй юу? Энийг өнгөрсөн жил өргөтгөхөд хоёр игнэ болсон. Одоо зүүн тишээ сэтгэлгээгээд байгаа нь энэ зам цаашаа яваад хойшоо юуруугүй интавны өргөнчлөөр рүү эргэчихэж байгаа. Тэр энэ хоёр барилгын голоор цаашаа нэвт гаргаад Сүнжин гараандынхантай бол газрын асуудлыг ярьцیں۔ Хашаага татаад өгөөж. Гол нь нөгөө саяны одоо хоёр дарга ярьдаг инженерийн шугам сүлжээний асуудлыг шийдчих юм бол нэгт юуруугаа гарч боломжтой байхгүй. Чулуун овны тойрог руу гарсан. Бүр чулууныхоо тойрог руу гэдэг. Энэ дээр нь зам нь хийгдсэн нааталт нь. Энэ дундуур гэж нэвтлэх юм уу? Тэгнэ гэсэн. Сүмийн хаагур. Сүмийн хаагур Сүнжин гараандын уртлаар. Энэ хоёроо дундуур.
Тэгээ ингээд түр зам явсаар байгаа чулуун оолууга гардаг 3 дугаар магистрат үүсгэх нь шүү дээ тий. Болоор явж байгаа. Схем бол их гоётойгоо болчих юм тий. За энд чинь болохоор жагаа дараа гэж явж байгаа айлуу тэглээд байгаа гэсэн чинь гайгүй юм шүү. Ингээ хойшоо гарчиж байгаа юм шүү. Цаанаа тэр юу болчих. Айлуу тэглэж байгаа. 640 ч айлуу яаж байгаа вэ? Ингээд жоо яваад. Яг Баянзүртүүгийн энэ хавьд ерөн сургууль цэцэрлэгийн тийм жирийн хэр байгаа. Шинэ сургууль байна тий. Сургууль цэцэрлэгийн хүртээмж маш хүндрэлтэй шүү дээ. Одоо 14 дугаар сургууль бол бүтэн ачаалал аваад өргөтгөл бариад тэгсэн ч гэсэн одоогоос хүндрэлтэй байгаад байгаа. Энэ 42 дугаар хорооч огт сургуульгүй байж байгаад одоо ингээд шинээр баригдаад одоо тэр шилэн юуны хөөсөн басаад хийж байгаа. А энэ үү? Энэ 640 хүүхдийн сургууль сая дулааны асуудлыг шийдвэрлээд одоо ингээд 12 сарын 30 гэхэд бүтэн ашиглалтанд өгөхөөр яшигсан. Одоо өвөл хүүхдүүд авчих юм байна шүү дээ. Өвөл ер нь бол тэгээ цагаан сарын өмнө Жигдэрч байгаа. хүрсэн. Хэдүүлээ сургуулийн асуудлыг шийдчихлээр юуны нөгөө зөөлөн эдлийн сургуулийн тоног төхөөрөмжийн асуудлыг шийдчих юм ингээд хүүхдүүдэд авахар байна. Одоо энд нэг асуудал байгаа нь юу гэхээр 3 томоохон барилгын компаниуд дахин төлөвлөлтөөр ажил хийж байгаа. Моннис байгаа. Үрд байгаа. За Энэ хэсэг төчөөр орсон юм байна шүү дээ. Шин өрх гээд энэ одоо найрамд хотхон гэж яригдаад байгаа. Энэ хотхоныг барьж байгаа компаниуд байж байгаа. Эдгээр дээр ямар асуудал байна вэ гэхээр одоо цэцэрлэгээ барих хэрэгтэй. Манай дахин төлөвлөлтийн компаниуд зурга даалгавраа За энэ боловсруулж тийг нь харуулад байж байгаа. Тэгээ энэний атлын гудмар. Тэн дээр яг юу явах вэ? Зам нь явах вэ? Тэгээд батлуулж авсан зургийнхаа дагуу явахгүйгээр явцын дундаа дахиж өөрчлөлүүлээд цэцэрлэг барих ёстой газараа, сургууль барих ёстой газараа орон сууц болгож байгаа ийм асуудлууд байгаад байгаа байхгүй. Одоо энэ тэгэхээр ингээд маш олон орон сууцны компаниуд зөвхөн орон сууцаа бариад байдаг. Сургууль цэцэрлэгээ одоо хин барих юм бэ гэдэг ийм асуудал. А тэгвэл анханасаа даалгавраа бол батлуулж авахтаа болохоор сургуультайгаар цэцэрлэгтэйгээр одоо энэ асуудал бас Баянзүрхэн 38 дугаар хороонд дээр бас яг ийм асуудлууд гарч байна. Тэгэхээр одоо ерөнхий төлөвлөгөөнийхөө дагуу авсан даалгаврынхаа дагуу явдаг. Тэр энэ дээр бас аль талдаа хэдүүлээ хандлт тавьж ажиллахгүй бол. За энэ тэгвэл юугаар дахин төлөвлөлтөөр хийж байгаа 3 компанид нь тэгвэл шаардлага мэдээллүүдийг хүргээд хэрвээ тэгээд сургууль цэцэрлэгээ төлөвлөгөө барихгүй байгаа бол хэдүүлээ шаардлага тавиад торгуулийн тавьсгүй цогцлын цогцлаад. Тэгээ дараагийн барилга эхлэх зөвшөөрөл дээр нь бид нар одоо баг сургуулиа барьж ээж цэцэрлэгээ барьж ээж зөвшөөрөл аваа. Одоо энэ сургуулийн яг залгаа бид нар цэцэрлэгийн газар нь бэлэн байж байгаа. Анханасаа тэрийг нь газар чөлөөлт хийлгээд сургууль цэцэрлэг гэдгээр нь хийгдсэн. Одоо тэгэхээр энэ олон барилга барьж байгаа компаниуд бол мэдхгүй хамтраад барьдаг юм уу, аль нь барьдаг ингээд ямар ч үсэн цэцэрлэгийн асуудлыг шийдэж явмаар байгаа байхгүй. Бариад усад төлөөлөж өгөхөр байгаа шүү дээ. Тийм байна. Нөхцөл нь тийм байна. Тийм дахин төлөвлөлтийнхээ. Дахин төлөвлөлтийнхөө. Тэгээ тэр үүргүүдээ хийхгүй байгаа. Дахин төлөвлөлтөөр ер нь бас ингээд бид нар төлгөө аргаад харсан. Мэдээж ковидын үед бас зарим компаниуд тогтсон байлээ. Зарим компаниуд бас сайн явж байгаа. Тэгэхээр энэ бас асуудлуудыг авч үзээд компаниудтай уулзнаа. Шаардлагатай бол бас энэ гудамыг гаргах юм. Энэ гудам ингээд нефт яг хавдрын имлэгийн артлаар Наминжаагийн гудамж руу холбогдох юм. Энэний төсвийг дүүргээс шийдсэн. А дахиад ямар асуудал гарсан бэ гэсэн чинь цааталтаа дулааны шугамыг шилжүүлэх хүчтгэх асуудал гарсан. Тэгээ энийг дүүргийн иргэдийн хурлаар тодтгол дээр төсвийг нэмж тавиад тэгээ тэр нь орцсон одоо ажил нь явж байгаа. 9 сарын 15-нд буюу одоо маргааш хүлээлгэж өгнө гэж байгаа. Тэгэхээр эх 7 хоногоос Улаанбаатар зам цор арчлалын замаа наатлаасаа эхлүүлээ гэж байгаа байхгүй. Тэгэхээр ямар асуудал гарч ирэх гэхээр яг хавдрын имлэгийн ард 3 нэгж талбар хэсэгчилж татах бүтэн биш. Хэсэгчил татах юм асуудал. Чөлөөлөх. Энэ дээр нэг дэмжлэг хэрэгтэй байгаа. Хоёр дахь нь энэ буян тоод одоо энэ оранж нь хар шилэн басаата буян тоод байхгүй. Энийний цаатлаар хойшоогоо нэг гарах хэрэгтэй байгаа. Тэгэхгүй бол энэ ачаал бүгд ийшээ нэг ингэж гарах цаашаа замаар Наминжаа руу гарах болчиход байгаа байхгүй. Италийн өргөжлөөрөө толгой замраад байгаа. Энэ дээр нэг Одоо энэ дээр ингээд дахин төлөвлөлтийн юмнууд чи энд байгаа хүн биз дээ. Одоо ингээд дахин төлөвлөлт рүү орцсон. Тэгээд замын зургууд бол хийгдсэн байдаг. Гэтэл газар чөлөөтэй байгаа замаараа оруулаа гэхэлээ дахин төлөвлөлтийн төлөвлөлт нь өөрөө ингээд энэ зам руугаа орцсон ч юм ийм их төлөвлөлтүүд үүсээд байгаа учраас одоо яг батлагдсан зургийн дагуу яваа гэдэг л яг тэр юугаар байна. Тэгэхээр газар чөлөөтэй асуудалтай яхаар болчиход байна. Тэгэхээр нөгөө хэд чи өөрсдөө дахин төлөвлөлтийн компаниуд нь чөлөөлөх үүрэгтэй болчиход. Тийм. Тэгэхээр ингээд ийм байдлаас болоод ажлууд байна. Тэгээ энэ 42 дугаар хорооны энэ хойтлын 640 одоо хүүхдийн судалтай сургууль хэсэг байж байна. Тэгвэл энэ хэсгийг юу вэ? Дахин төлөвлөлтийн дахиж авч үзээд компаниудтай дуудаж уулзаад саяны газруудтай ерөөсөө яаралтай чөлөө цэцэрлэгээ эхлүүл аюуруу тийх боломжгүй бол гэрээний үүргээ биелүүлээг байна гэдэг
шаардлага тавиад шаардлагатай үйл хэсэгчилж цуцлаад өөрсдөө газар нийтийн юм авч ягаад чөлөөлөд явахгүй бол одоо тэр компаниудын бизнес төлөвийг хараад байвал цэцэрлэгч хийхдэггүй юм байна. Зам ч хийхдэггүй байгаа юм байна шүү дээ. Энэ замын нь бол дүүргийн төсвүүдээр тавьсан байна. Дүүргийн. Замын зураг бол энэ айлуудыг чөлөөлөөд энэ айлууд ч одоо бүгд нөгөө гэрээтэй авахгүй дахин төлөвлөлтийн компанитайгаа. Тэгээ энийг чөлөөлчихөр энэгээр байсныг нь зөвшөлдсөд эдгэрийг хүлээхлээр мүдгүй болчиход байгаа учраас одоо байгаа гутмаараа гэж энэ гутмаар явах байна. Тэгэхээр дахин төлөвлөлтийн төлөлтөд өөрчлөхгүй байх. Өөрчлөгдөхгүй байх. Тий. Баг зэргийн өөрчлөлт орох юм шиг. Хойгоор явж байгаа зам чинь бод ингэж яваад жагаад арга ийшээ эргэчээд байгаа юм байна тий. Энэ далан байгаа нэг хоёрдугаар чигээрээ яваа ихлээр энэ том объект учраас Зүгээр энэ бол хойшоо бол галахгүй. Энд байгаа юу гэхээр холбоос замууд л орж ирж гин гэсэн үг. Грейд Одоо дараа ингэж явж байгаад энэ хоёр далангаар тэр айлаар ингэж ийшээ холбочвол яа. энд бол холбоо ямар шаардлага байна? Шаардлага байхгүй. Ингээ хоёр талаар хоёр гинэ. Энэ бол зөвхөн туслах замууд буюу эндээс орж ирж байгаа нийлж байгаа гудамжууд орж иж байгаа барилгууд ийшэл гарна л гэсэн. тэгэхээр саяны нөгөө цаашаага гаргаж байгаа буюу Тэр гол зам үртэл тэр үртэл ачаал ирж байгаа юм байна тий. Тэр үртэл бол эхний ээлжинд хоёр гинэгээ тавьчихад болох юм байна. Энэ хэсэг бол энэ голын айлууд орж ирж байгаа учраас ачаал багтаа гэж үзээд байна шүү дээ. Гүүрнээс цаатлах шигээ тэгвэл Одоо эдгээр хоёр бүгд гинэгээр төлөвлөж орж байгаа үстэй. бүгд Тий. орсон. Энэ байршил, эдгээр байршил чинь бүгд дахин төлөвлөж Цаана нэг цөөхөр итгэнд айл. дахин төлөвлөлтөд хийж явах хүрээндээ уг нь бол эдгээр байршлуудад давхар замынхаа төсвүүдийг нь оруулаад авах. Бид нар тэрнээс өмнө ус руу дэртэх газартаа зөвшөлдсөд зургийнхаа ажлуудыг л бэлдсэн. тэгвэл юу яж байгаа дараа цаг тохирч байгаад бэлтгэж байгаа нэг компаниудын нас дуудаж байна. За тийм. Тэгээ хамтдаа 90 хоногоос өнгөлөө нэг Төлөвлөлтийн компаниудтай яг уул. дахин төлөвлөлтийн компаниудтай уулзаад орон сууцны бодлогын газрыг болж байгаад гэрээнийхэн дагуу шаардлага тавьчих. Тэгээд тэрвээ төлөвснээ дагуу сургууль цэцэрлэгээ хийж чадахгүй байгаа айлуудаа зөв юмд чөлөөчдөхгүй. Тэгвэл 138 дугаар орон дээр байгаа компани бас давхар дуудчихэ. Тэгээ 38 дээр байгаа дахин төлөвлөлт байгаа. Энэ хэсгийг хийж байгаа гэсэн үг. Офицерийн тойрог гэсэн. Офицерийн Офицерийн хойдлох. Тэгээ дөрвөн компанитай. Дээр уулзсан авах шүү дээ. Тэгээ дүүрэг дээр 90 хоног нэг өдөр төлөвлөж байгаа. Тэгээ. Тий. За эх жил өгшөө Баянзүрх дүүрэг дээр томоохон хэмжээний өөр төлөвлөж байгаа зам тэгээд бүтээн байгуулалтын ажлууд юу төлөвлөж байгаа вэ? Хоёул нэг ирснээр бас Баянзүрхийн асуудлуудыг 26 оноо төлөвлөлтөд хараад. Одоо яг бол он дуусч эх жилийн төсөв хөрөнгө оруулалтууд яригдчих тийм ээ. За тэгэхээр саяны хэлсэнчлэн хэдэн замын одоо шинээр очих асуудлууд байгаа шинжилгээ асуудлууд хоёр газар байж байгаа. За гүүрэн гарц сая гэсэн одоо хонхрын зам буюу налаахын зам дээр хоёр байрлал техний ээлжийг гүүрэн гарцаа гэсэн. За үүний дараа цуслангийн замуудын асуудлууд нэлээд хэд байж байгаа. Жишээ шар хоолой байж байгаа. Одоо дутуу энэ жил 3 км ашиглалтанд ороо цаана нь 12.4 км дутуу. Гэхдээ бүтэн зураг нь бий болчихж байгаа хийчихэж байгаа энэ жил. За дахиад Баян нөхөн байж байгаа. Шүүхийн нөгөө юуны сургалтын төв юу явдаг. Энэ хэсэг дээр бас одоо 10 орчим километр дутуу зургийн мөнгө хийгээд бүрэн болчихж байгаа. За цааталт арцтын нэг хэсэг байгаа. За мөн хонхрын төмөр замын зүрлэг доогуур хонхрын шүлийн голын туул зүрлэгийг урагшаа нөгөө Sky Resort-ын хэсэг хувийн хвшлийн тавьсан зам байгаа шүү дээ. Энэ замтай холбох 1.5 орчим. Нөхөн гарц нь бол тэр нөхөн гарцанд наатлаас нь дүүргийн цүр замын тулгаад орхисон байгаа. Одоо цаатлаас нь урагшаа холбохлоор 1.5 орчим километр замын асуудлууд байж байгаа. За мөн одоо гэр орол дундуур нэг одоо жоохон газар чөлөөлтийн асуудал хүндрэлтэй нөгөө дарийнхын өндөрлөг хаваасаа зүүн тишээ Монелийн зам руу голоор дахиж нэг хитэмцээ артлаа гэсэн. Тэнд нэг одоо очих буюу одоо сэтэлч одоо нэг зам болох гэсэн. Дэлхийн банкны төслөөр явуулжсэн нэг улаан хоорондын зам байгаа шүү дээ. Тий. Тэрийг Дэлхийн банкны төслөөр бол угаас санхүүжүүл хөрөнгөний хэмжээ өгөхгүй учраас энийг бол нийслэлийн төсвөөр тавьж байгаа хийя гэдэг байдаг. За тэр орчих юм бол одоо нөгөө Улястан хуучин гүр шинэ гүр хоёрын голоор дахиад нэг бүртээ дөрөв игнэ зам бүртэйгээ гараад байна. Тэгэх юм бол зүүн тал руугаа нэгэн тал одоо зүүн тал руугаа тэлэх юм нөхцөл байдалтай байгаа юм чинь. За ийм замууд зааж бусад одоо жижигвтер замуудыг бол бас дүүрэг орнуудыг тэр харьцангуй ачаал авчих боломжтой байна. Томоохон замууд газар чөлөөлөлт дэд үтс нь орж байгаа саяны асуудлуудыг дэмжиж өгөх хэрэгтэй байна. Бямбатар Улястан голын хэсэг чинь ер нь урт хугацаанд төлөвлөлт нь юу байлаа? Улястан голын хэсэг Дэлхийн банк дээр байгаа шүү дээ. Дэлхийн банкны тэзүүгээр хийгдэж байгаа тийм тэр хэсэг. Иж үрнээрээ. Тэзүү чинь одоо шалгараад тэзүү бол хийгдээд явж байгаа. Тэгж байгаа. Тэзүү хизээ дуусгүй лээ. 10 сарын сүүлээр бүр эцэслэн тайлангаа өгөх гэсэн шүү дээ. Тий, тэгээд эх жилээс хэдүүлээ тэзүүгээ харж агаад Улястан гол хэсгийг ер нь хэрхэн тогтоолох талаараа ярилцаад байна шүү дээ тийм. Дэлхийн банк ч өөрөө барилга өсгөлтөд тогтолцсон зардал нь байгаа тийм. Бага. Урт хугацаанд асууцсан. Одоо гол нь тэзүүгээ батлуулаад тэзүү батсны араас хэсэгчлээд эх жилээс Дэлхийн банкны зээлийнхаа одоо 90% эхний шатанд нь Улястан гол хэсгээ оруулаад тэгээ аль хэсгээсээ засварлаад эхлэв гэдэг. Мэдээж дээд хэсгээсээ
засварлаж юм уу эсвэл иргэд байгаа аль болох голын хэсгээс хоёр гүүрнийхээ гол хоёр гүйлийнхаа голын хэсгээс тэр нь хамгийн их юм. Одоо хойдолт нөгөө юу эргэж гэж байгаа ч гадраа. Би одоо эх 7 оноос ерөнхийдөө ухаад эхлэх гэж байгаа нэг усан сангийн хамгийн хойдлын шатлаасаа эхлэхээр голынхаа энэ талд нэг хэдэн айлууд байгаа даа. Одоо тэрийг чөлөөл толио их хөлөө тий. Усан толио их усан сан усан сан тий. 5 шатлал 5 шатлал. тий. Тэрнийхээ эхлэхээр нөгөө чөлөөл тий. Дариг тий. Тэр газар чөлөөлтөж байгаа дараагаа нэр. тэр манай хариуцсан хэдэн айл бол төлөвлөг болоод байна. Гол нь нэг хэдэн нааша сүхгүй ихэнх нь сүхтэй орчиж байгаа. Сухтай орчиж байгаа. Гол нэг асуудал нь бас нэг яг дарихийн голыг дагсан нэг 60-аад айл маш олон жилийн өмнөөс нөгөө ундны усны хамгаалтанд орсон. Гэхдээ одоо олгоно гэж ингээд тохиолдгийн одоо удирдлагуудын мэдээлэл хийсэн юм асуудал байна. Тэр хэд маань гэрчилгээгүй байгаа асуудал байна. Тэгэхээр нөхөн олгоор чөлөөлт хийхлээр заавал бичиг баримттай байж таараад байгаа. Нэг ийм асуудал. Тэр хэсгээ тэгэл жагаадаар гэрчилгүй байхгүй юм чинь тэгэл чөлөөлж шин. Гэхдээ нөгөө одоо бас байшинсаа барьсан нөгөө олгорыг олгох юм уу эсвэл ижил төстөө дүүсүүлээд Тэзээ байшин дээр нь байшингуудаа барьсан бол мэрэгжлийн үнэлгээний компани ороод өд хөрөнгөдөр байшин дээр нь үнэлгээг нэгэл газар нэгэнд олгодог гэж ойлгож байгаа даа тэгээд газар дээр нь очиулаад байшин дээр нөхөн үнэлгээг нэгээд тохиролцох хэрэгтэй байна. 60-аад айл байгаа юм тий. Зам дараа ажлаа хийцээ эхлэх тэгээд одоо айл чөлөөлт үлдээд. хамгийн хойдлоос нь эхлээд бид чөлөөлтийг харуул ажил эхлэхгүй учраас ухаал эхэлнэ одоо ерөөсөө. Тэгэхээр түрээл ер нь бол айлууд бол наашаа. Хараг сүү ажлын сүүлийн шатруул. хамгийн хойдлын хэсэг ер нь өртөжээлээ. Хойдлоосоо эхлээл ингээл доошлогоо. Зам дараа энэ жил амжихаар байгаа юм. Эхний юугаа бол амжуулахаар төлөвлөж байгаа. Цавынхаа Тий. Нэг хамгийн ихнийхийг нь дуусгахаар төлөвлөд байгаа. Ер нь бол өвөнцөн араамыг гаргаж ирээд хавтангуудаа тавихын тавиад. За өөр эрх чил чинь Баян зүрх дүүр дээр жагаадаар замаас өөр томоохон бүтээн байгуул төлөвлөж байгаа ажлууд юу болов? За сая энэ жил зураг нь хийгдсэн хэд хэдэн асуудал бид нар одоо өөрчлөлтөд ярихаар суух төсөв суухгүй бол бас асуудал болж магадгүй зүгээр зураг төсвийн шатанд хийж хэрэгжүүлсэн ажил дүүрэг дээр шинээр залуучууд хөгжлийн төв буюу усын спорт цогцлборын барилгын зургийг шар хатанд хийж хэрэгжүүлсэн нэг ажил байж байгаа. Дээрэс нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн соёлын газрын чөлөөлт хийгдсэн. За энэ дээр мөн одоо хөтөлбөр нийгмийн хамгаалалт яамны төсөв суугаад явж байгаа томоохон ажил байгаа. За мөн одоо номын сан дүүрч октоос номын сангүй байж байгаа. Тэгэхээр нэг томоохон номын сангийн зургийн ажил бас хийгдсэн. За энэ газар чөлөөлтийг бас Батанаг хавь руу мөн шар аль руу гэдэг нь хоёр чиглэлээр гаргацсан явж байгаа. Энэ номын сангийн асуудал. За онцгой байдлын нэг хилцээний барилгын ажил байж байгаа. Энэ ангийн барилга маань үргэлжлээд он дамжаад хичээлд явна гэсэн барилгуудын тухай тийм томоохон. За тэгээд цэцэрлэг сургуулиудын асуудал, хотгонуудын орон сууцны хороол дундах замын өвчлөлтийн асуудал, дээвэр басаалын асуудал томоохон асуудлууд байж байгаа. За Баян зүрхчүүдтэй гээд хэлэхэд 2026 оны усын төсөв одоо улс даяар их хурл дээр араас нь хуулийнхаа дагуу орон нутгийн байгууллагууд нийслэлээр бол яригадаад эрдэнэ төлөөлөгчд болоод батлуулдаг юм журамтай. Одоо бол яг саналуудыг аваад хилцэж байгаа. 2026 он дээр бол яг нүүрсний борлуулалт дэлхийн нийтийн геополитикийн асуудлуудтай уялдуулаад манай улсын төсөв сая 2025 оны сүүлийн хагасаар 2 их найдаад тасарсан. Үүнтэй холбогдуулаад 2026 оны улсын хэмжээний төсөв бол тодорхой хэмжээний одоо хязгаарлалтууд байгаа. Ийм учраас бас дүүргийнхаа засаг дарга төлөөлөгч нар тэгээ хамтарч ярьж байгаа зайлшгүй шаардлагатай одоо төгжрлийг бууруулах галын орц харц тийм ээ. Зарим айлуудаа ч одоо галт төмөр онцгой ойлын болох ч одоо орц харц байрнууд орж идэх өндөрж байгаа асуудлууд үүссэн. Үүнтэй холбогдлолтойгоор яаралтай шийдэгдэх зарим асуудлуудыг тавиад төвчж болох зардлуудаа бол 2026 оны төсөвдөр бол эхний ээлжинд бол тавих боломжгүй. За 2026 оны 2 дугаар хагаст бол дэлхийн нийтээр эдийн засаг сэрхэхээр юм төлөвлөлттэй байж байгаа. Мэдээж тэн дээр нийслэлийн эрдэнэ төлөөлөгчдөө бол төсвийн тодтоглоо хийж болдог. Тэгэхээр 26 оны зуны тодтгол дээр хийвэл бол зарим одоо нийгмийн асуудлуудыг оруулъя гэж төлөвлөд явж байгаа. Ийм бол нөхцөл байдалтай байж байгаа. Тэгээд 60 сая засаг даргатайгаа ярьж байгаад мэдээж заашгүй шаардлагатай байгаа сургууль цэцэрлэг, замууд, үерийн усны байгууламжууд, дэд бүтцийн асуудлуудаа шийднэ. Өнгөрсөн жил яриад нэг онцгойгийн аврах ангийн ажил эхэлсэн. Энэ жил жагаа дарга суурэ игээд дамжаад явж байгаа гэж бодож байна. За тэгээд эх жил бас эдийн засгийн нөхцөл байдлаа сайжрахтай уялдуулаад төсвийн тодтоглоо хийнэ гэж иргэдтэй бас хэлье. Сая 42 дугаар хороо өгөөмөр захын артал дээр бол ажиллаад ингэ явж байна. Ирээдүйд Улаанбаатар хотоос энэ жил туулын урдын зам том төслийг эхлүүлсэн. Тойрог 1-р замыг олон улсын нээлттэй тендер өнгөрсөн 4-р одоо гарагт пүрэв гарагт зарласан байж байгаа.
Энэ хоёр төслийн явц ингээд сайн яваад ирэхээр бид нар энэ Баянзүрх дүүргийн 42 дугаар хорон дээр байгаа өгөөмбөр зах цаашлаад Нарантуул захуудыг бол нүүлэх ажлыг бол одоо эх жилийн 1-2 дугаар улиралд бол эхэлнэ. Нарантуул өгөөмөр захын байгаа аж ахуй нэгжид бизнесээ эрхэлж байгаа эрхлэгчид маань бас ер нь цаашаа бид нар Улаанбаатар хотынхоо төвжирлийг бууруулах, дээрээс нь туулын хурдны замтаа уялдаж одоо энэ захын байрлуудыг бол Улаанбаатарт бас төлөвлөсөн байгаа. Энэ байрлуудаар бол дэд үтцүүдийг бол шийдэж өгнө. Ингээд ер нь бол цаашдаа энэ чинь бол Нарантуул өгөөмөр захууд бол хотын төвд байхгүй маа. Хурдны замтайгаа уялдаад одоо нүүх юмаа гэдэг бас бэлтгэл ажиллаа хангах хэрэгтэй. Бид нар бол өнгөрсөн жил бас автоэврийн одоо борлуулагчдын холбоотой бас уулзаж энэ талаар бол мэдээллүүдийг өгсөн. Тэгэхээр анханаас нь ингээд үүшигтэй төлөвлөлтөд явал манай Баянзүрх дүүргүүд маань бас газар чөлөөт хийгээд ингээд явах боломжтой байж байгаа. Өгөөмөр зах Нарантуулын захын орчинд бол яг судалгаагаар сургууль цэцэрлэг ногоон байгууламж паркуудаа хийе гэсэн хот төлөвлөлтийн ерхий төлөвлөгөө гарч ирсэн. Тэгэхээр энэ байрлууд дээр бол бид нар чөлөөлөд цаашид бас сургууль цэцэрлэг тэгээд олон нийтийн ногоон талбай парк хийе гэж бас төлөвлөж байна. За ингээд жагаа дарагт бас хэлэх юм байна энэ дээр Баянзүрчүүдтэй. За ерөнхийд нь мэдээлэл өгчлөө зүгээр зарлалын чанартай нэг зүйл хэлэхэд бас геодез усны барилга байгууламжийн чиглэлийн аж ахуй нэгж байгууллагууд байвал дүүрэг дээр тендер сонгон шалгаруулалт зарлагдж байгаа. Энэ бол натур орчмын байрнуудын хөрсний ус Б1 давхар руу орж ирдэг асуудал байгаа. Энийг зайлуулах ажлын зураг төсвийн шатны сонгон шалгаруулалт зарлагдсан байгаа. Тэгээ ийм чиглэлийн аж ахуй нэгж компаниуд байвал бас одоо нээлттэй оролцсороо гэдэг ийм мэдээллийг өгье гэж бодож байна. Тэгээ энэ ажил бас зураг төсөвтэй болчих юм бол бид нэр хичээлүүдэд шат чатны төсөв суулгах тал дээр бас анхаарч ажиллах юм шаардлагатай байгаа. За ингээд баярлалаа. Дуусгач тий. За баярлалаа.